За, сайн байцгаана залуучуудаа ингээд санаанаас сая долларын стартап босгох гэдэг хичээлийнхаа хамгийн анхны хэсэг болох хэрхэн сая долларынхаа санааг олох вэ гэдэг хэсгээр ярилцгаая. Уламжлалт бизнесүүдээс стартап нь юугаар ялгаатай юм бэ? Эхлээд тэрийг хэдүүлээ ойлгоцгаая, тийм үү? Бид нар өмнө нь огт хийгдэж байгаагүй ч юм уу? Өмнө нь огт байгаагүй тийм зүйл, тийм компанийг босгоод тэрийг стартап гэж нэрлэх гээд байгаа юм уу? Эсвэл өмнө нь хийгдэж исэн, сүүлийн 20, 30 жил хийгдэж исэн, Монголд хийгдэж исэн, эсвэл дэлхийд хийгдэж исэн бизнесүүдийг арай өөр хэлбэрээр хийх гээд байгаа юм уу гэдэг энэ хоёр ялгааг нь ялгах хэрэгтэй. За, стартап нь уламжлалт бизнесээс юугаар ялгаатай гэхээр хамгийн анхны зарчим байдаг. Тэрний юу вэ гэхээр 10x-ийн зарчим байна. За, 10x-ийн зарчим гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тодорхой хэмжээний технологи, инновац, эсвэл шинэ арга барилыг ашиглаад өмнө нь байсан бизнесийн модельүүдийг, өмнө нь байсан асуудлуудыг 10 дахин ямар нэгэн байдлаар өөрчилж шинээр гаргаж ирэх процессыг л стартап гэдэг. За, жишээ авах юм бол өмнө нь хүн болгон дэлгүүр яваад худалдаа авалт хийгээл, торон хийгээд, гэртээ авчираад хөрөгчөд өргөдөг байсан бол тэгээд тэрийг ингээд хөрөгчнөөсөө гаргаад хэрчээд хоол хийж иддэг байсан. Энэ урт процесс нь магадгүй тэр хүмүүст 3-4 цаг шаарддаг байсан юм худалдаа авалт хоол хийх процессыг одоо магадгүй шууд хоол хийхэд нь бэлэн болгоцсон савлаад тэгээ вакуум тийм пакетэнд хийгээд тэгээ хүргэлтийн хайрцагт хийгээд нөгөө хүндээ өдрийн хоол, орой хоол, одоо өглөөний цай гэдэг ингээд пакетлээд шууд 2 цагийн дотор хүргэж өгөөд хоол хийхэд нь бэлэн болгох энэ арган жишээ нь хугацааны хувьд 10 дахин илүү ялгаатай байх жишээтэй. Эсвэл одоо магадгүй санхүүгийн бизнес хийлээ гэж бодъё, тийм үү? Тэгэх юм бол хүмүүст хамгийн их тохиолддог мөнгө зээлэх бизнес байна, тийм үү? Тэгээ мөнгө хэрэгтэй бол аль нэг газараас мөнгө зээлдэг. Өнөөдрийн хүртэл уламжлалт байдлаар яасан гэж банк болон банк бус санхүүгийн байгууллагууд тийм үү нөгөө хэрэглэгчээсээ цаасан дээр анкет бөглүүлж аваад тэгээд дээр нэмээд баахан материал шаардаад тэгээд 8 цагийн дотор ч юм уу эсвэл 2-3 өдрийн дотор зээлийг шийдвэрлэж өгдөг байсан бол гар утсан дээр суурилсан жишээ манай залуучуудын бидний өмнө хийжсэн Lenderman гэж аппликейшнээр хугацааг нь тийм үү 10 дахин хямдхан илүү 10 дахин амархан болгох зарчмаар тийм үү илүү олон хүнд хүрж байгаа. Энэ одоо шин загвар гарч иж байна. Энийг бид нар чинь стартап гэдэг. Тэгэхээр яг ингээд багцлаад хэлэх юм бол стартап гэдэг нь уламжлалт бизнесээс ялгаа байхгүй, адилхан л хэрэглэгчийн асуудлыг шийдэж байгаа, адилхан л үйлчлэгээ үзүүлж байгаа. Гэхдээ 10 дахин 10x-ийн зарчим буюу 10 дахин хямдхан эсвэл 10 дахин амархан эсвэл 10 дахин кул тийм гоё үйлчлэгийг, тийм шин загварыг гаргаж ирэхийг стартап гэдэг. За тэгвэл бид нар энэ сая долларын стартапыг босгоно гэж яриад байгаа энэ сая долларын стартап дээр яг ямар асуудал шийдэх вэ, ямар санаа хэрэгжүүлэх вэ гэдэг чинь хамгийн том одоо барилгаар ярих юм бол суур гэсэн үг. Бид нар суурэ зөв тавьснаар өндөр бат бөх барилга барьж чаддагтай адилхан санаагаа бид нар зөв олсноор ирээдүйд найдвартай бид нар сая долларын үнэлгээнд хүрэх, сая долларын борлуулалт хийх тийм стартапыг гаргаж иж болно гэсэн. Тэгвэл санаа гэж яг юу юм бэ те? Тэр сая долларын санааг бид нар хаанаас олох вэ гэдэг асуулт байна, тийм үү? За яг үндсэндээ бид нар тэр санаа гэж хайхаас илүүтэйгээр өөр зүйл хайх хэрэгтэй болчихж байгаа. Сая долларын санааг эсвэл бид нар нийгэм тулгарсан, өөр тулгарсан асуудлуудыг хайж тэндээс гаргаж ирнэ. Эсвэл манай нийгмийн бидний амьдарч байгаа орчны эргэн тойрны маань хөгжил болон өөрчлөлтийн трендүүдийг харж агаад боломжн дээр суурилж бид нар тэр сая долларынхаа санааг олно гэсэн үг шүү. Окей. Тэгэхээр бид нар сая долларын санаа гэдэг маань эсвэл асуудал шийдчихэж гарч ирдэг, эсвэл боломжн дээр суурлаад шинэ хэрэглээг үүсгэснээр гарч идэг юм хоёрын янзын аргаар л бид нар санаа авах юм байна. За асуудал гэж бодоод үзэл тийм үү? Яагаад бид нар санаа гоё супер санаа кул юм хийх гэжсэн асуудал яриад оноо гэж штэ тийм үү? Та нар бодоод үз заяа. Өнөөдрийн хүртэл та нарын хэрэгжилж байгаа дэлхийн супер эсвэл Монголын супер тэр стартапууд дандаа чиний ямар нэгэн асуудлыг чинь шийдсэн байгаа. Чамд гоё мэдрэмж өгөөд чиний асуудлыг чинь шийдээд чамд тэр одоо дахин хэрэглэх тэр хүсэл эрмэлзлийг чинь төрүүлж байгаа тэр нэг нууц жор гэж байдаг байхгүй юу? Тэр нь одоо жишээ аваад үзлэх чинь тийм ээ. Facebook гэж байна тийм үү? Facebook ямар асуудал шийддэг вэ гэхээр Facebook л зүгээр хүмүүсийг холбодог аппликейшн биш. Facebook ямар асуудал шийддэг вэ гэхээр чи өөрийнхөө таньдаг хүмүүстэй болон таньдаг хүмүүстэй байнгын харилцаатай амархан байдлаар байнгын холбоотой байх боломжийг бүрдүүлээд дээр нэмээд шинээр танихгүй хүмүүстэй танилцах боломжийг чинь үүсгдэг. 3 дугаарт нь чи чамайг өөрийгөө цахим орчинд илэрхийлэх тэр одоо хэрэгцээг чинь асуудлыг чинь шийдвэрлэдэг тийм одоо платформ байна тийм үү? За тэгвэл энэ асуудлуудыг бид нар ингээд хаанаас яаж хайх вэ гэдэг асуулт гарч иж байна тийм үү? Тэгэхээр асуудлуудыг бид нар хайхдаа 3 газараас сайн заяа. Хамгийн эхлээд бид нар өөр тулгарч байгаа асуудлуудаа хайна гэсэн үг заяа. Надад яг миний өдөр тутмын амьдрал өглөө босгоос эхлээд шөнө унтж байгаа магадгүй
шүн нойрсож явах хооронд миний амьдрал тулгарч байгаа надад амар төвхтэй санагддаг тийм асуудлуудыг эхлээд хайж эхлэх гэсэн. За жишээ нь би өглөө бослоо гэж бодъё тийм үү? Өглөө бослоо, орноосоо бослоо, шүдээ уугаалаа, цайгаа уун. Цайгаа уухад надад цай бэлтгэхэд айгүй их цаг зарж байдаг. Магадгүй би ажил руугаа хурдан явмаар байдаг тийм үү? Нэгдүгээр асуудал. Яагаад ийм айгүй хурдан болдог тийм өглөөний цай байж болтгүй юм бэ те? Одоо шинэ энийг эсвэл одоо би замдаа явж байхдаа шууд машинтайгаа зогсоод урдчил захиалга өгөө шууд өглөөний цайгаа би машиныхаа цонхоор шууд авчиж болтгүй юм бэ ч гэдэг юм уу. Нөгөө өглөө цай уух гэдэг тэр асуудлыг чинь амар их цаг хугацаа авсан те айгүй төвхтэй асуудлыг чинь шийдэж байгаа шийдлүүд нь одоо чиний яриа бидний хайгаад байгаа сая долларын санаа байж магадгүй байхгүй юу. Гэх мэтлэн бид нар өөрсдийнхөө яг өөр дээрээ тулгарч байгаа 24 цаг дотор тулгарч байгаа асуудлуудаа хайж эхэлнэ. Тэгээ хайгаад надад хамгийн хэцүү байгаа тэр нь зах зээл дээр шийдэл нь олдоогүй тэр асуудлуудыг бид нар шийдэж чадах юм бол тэр жишээ нь сая долларын санаа байж болох юм. Окей? За хоёрт нь өөр ямар асуудлууд хайж болох вэ гэхээр миний эргэн тойронд байгаа миний гэр бүлийн гишүүд тулгарч байгаа, ажлын хамт олон тулгарч байгаа, эсвэл миний нийлдэг найзууд нь тулгарч байгаа тэр асуудлуудыг хайж эхэлнэ. За жишээнүүд гэдэг манай ээж байлаа чинь настай хүмүүсийн дунд ямар асуудал тулгардаг юм бол те даралт нь ихсдэг юм бол 103 дуутах юм уу? Эсвэл шууд ингээд зөвөрийн одоо даралтын аппарат байх ч юм уу те тэр одоо тэр гэр бүлийнхаа хүн тулгарч байгаа асуудлыг шийднэ. Эсвэл хүүхдүүдтэй тулгарч байгаа асуудлуудыг шийдэх ч юм уу. За жишээ нь нэг асуудал байна гэхээр би өөрийнхөө бизнесийн орчинд тулгарч байгаа асуудлыг өмнө нь бизнес нэтворк дээр шийдэжсэн. Тэр нь ямар асуудал байсан бэ гэхээр манай компани жишээ нь тухайн үедээ 10 хүнтэй жижигхэн компани байсан. А тэгээ шинээр ажилтан авахын тулд сонь дээр зарагдвал байсан байгаа тухайн үед тийм үү. Тэгэхээр сонь дээр зарах гэхээр сая 500 төгрөг нэг зартай сонингийн тал зар. Тэгэхээр тэр сая 500 төгрөгийг манай компани тухайн үедээ тийм өндөр үнийг одоо төлж чадахгүй байгаа. Яг одоо тэгвэл яг надтай адилхан манай компанитай адилхан өшөө 19 мянган тийм аж ахуй нэгж Монголд тийм жижиг аж ахуй нэгжүүд байсан байгаа тийм. Тэгвэл тэр хүмүүс шинээр ажилтан авахын тулд яаж тийм 10 дахин хямдхан тийм түрүүний бидний 10x-ийн зарчим гэдэг шиг 10 дахин хямдхан тийм 10 дахин олон хүнд ажлынхаа зарыг хүргэх вэ гэдэг асуудал байсан байгаа тийм. Тэгэхээр тэрийг бид нар бизнес network буюу одоо Монголын хамгийн анхны professional social network гэж байгаа тэрийг бид нар хөгжүүлээд тийм Монголын хамгийн одоо олон хэрэглээтэй олон компаниудын ашигладаг тийм ажлын байрны ажил олгогч ажиллагчдыг холбосон платформ болгож бид нар шийдсэн байдаг. Жишээ нь энэ бол жишээ нь одоо миний эргэн тойронд тулгарч байгаа бизнесийн орчин, найз нөхдөлийн орчин тулгарч байгаа асуудлыг шийдсэн нэг хэлбэр юм байна. Окей? Та нар ч гэсэн асуудлаа эхлээд өөр дээрээсээ хайна, дараа нь эргэн тойрноос хайна. Гурав дахь төрлийн асуудал, гурав дахь төрлийн тэр сая долларын санаа яаж гардаг вэ гэхээр энэ тэнд байгаа Монголд шийдэгдээгүй асуудлыг заяа дэлхийн ямар нэгэн газраар шийдсэн байх юм бол тэрийг Монголд нутагшуулах байдлаар жишээ нь тэр асуудлыг шийдэж болно те. За заавал өөр улсаас авчиж тэрийг нутагшуулахаас гадна магадгүй бид нар мэдээлэл технологийн салбарт байдаг нэг асуудлыг эрүүл мэндийн салбарт шийдсэн жишээнээс мэдээллийн технологиор нутагшуулах байдлаар ч гэсэн шийдэж болно заяа. Тэгэхээр гурав дахь нь болохоор хуулбарлах буюу нутагшуулах байдлаар шийднэ. За энэний жишээг та бүхэн магадгүй ашигладаг байж магадгүй нэлээд олон Монголд нэлээд хэрэглэн өндөр болсон UBCAP гэдэг аппликейшн байдаг тийм үү. Тэрний юу вэ гэхээр Улаанбаатар шиг юм бөглөрөөтэй газар тий хүн болгон өдөр болгон машинаа бариа явах сонирхолгүй байгаа эсвэл машингүй залуучуудад зориулаад А цэгээс Б цэг хамгийн амархан хамгийн амтхан хүрэх шийдлийг гар утсан дээр суурилсан шийдлийг хийсэн байна. Энэ нь дэлхийн хөгжингөө орн дээр тий Uber, Lyft гэх мэтлэн энэ нэлээд тархмал системийг одоо Азад Grab гэж байдаг тий тэр системийг Монголдо UBCAP гэдэг нэрээр нутагшуулсан яг хуулсан биш заяа нутагшуулсан нэг жишээ байж болно тий. За иймэрхүү байдлаар бид нар нийгэмд байгаа, өөрт байгаа, эргэн тойрондоо байгаа асуудлыг шийдэх замаар бид нар сая долларынхаа санааг олж болно. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл. Түрүүнд бид нар санаагаа олохтой тийм үү? Эсвэл нийгэмдэр тулгарсан асуудлыг шийдэж байгаа, эсвэл шинэ хэрэглээ, шинэ трендийг дагаж гарч ирдэг бас сая долларын санаа байж болно заяа. Жишээ авъя. Бид нар дэлхийд даяар одоо тийм яг вирустэй ковид гэдэг вирус гарснаас хойш, өвчин гарснаас хойш хэрэглэгчид ихэнхдээ онлайнаар суралцах болсон тийм үү? Яг тэгвэл олуулаад сургалтын төвөд ч юм уу одоо сургуулиуд ч юм уу ингээ ажиллахаа болцсон үед онлайнаар сурч гисэн байна. Тэгвэл энэ онлайнаар хэрэглэгчид бүх ажлаа амжуулах, суралцах, ажиллах, бие биентэйгээ харилцах энэ шинэ хэрэглээ үүсчин гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ шинэ хэрэглээн дээр тулгуурсан тийм шинэ одоо үйлчлэгээнүүдийг гаргаж ирснээр одоо сая долларын тийм шинэ стартапууд үүсэх бол боломжтой. Ер нь үүснэ ч гэж бодож байна. Тэгээд манай Томьёогийн хувьд ч гэсэн яг ялгаагүй бид нэр цахим орчинд тийм үү өөрсдийнхөө гадаад хэлийг сурах, эсвэл одоо
хүмүүсээс зөвлөгөө авах, эсвэл гадагшаа явах, бэлтгэлийнхаа шалгалтанд бэлтгэх гэх мэтлэн бүх үйлчлэгнүүдийг дижитал орчинд гар утсанд хийснээр өмнө нь хүмүүс анги танхим сурдаг байсан IELTS, TOEFL-ийн бэлтгэлээ гар утсаар хийдэг болж гинэ гэсэн үг байхгүй юу. За яг энэ хичээлтэй адилхан бид нэр шинээр одоо ур чадвар эзэмшмээр байх юм бол яг одоо дижитал орчинд өөрийн гар утсан дээр суурилсан ийм сургалтын арга барилыг та бүхэн одоо юу гэдэг шинэ ийм одоо хэрэглээний соёлтой болцсон учраас энэ үйлчлэгүүдийг хэрэглэхэд илүү амар болж ийн, илүү төлхөө болж гинэ гэсэн үг заяа. Тэгэхээр боломжин дээр суурилна, шинэ трендд дээр суурж гарч ирнэ, эсвэл асуудлыг шийдсэн замаар тэр шилдэг санаануудыг олно гэсэн үг шүү. Окей? За тэгвэл бид нар ингээд шинэ тэр сая долларынхаа санааг юм хоёр янзаар хайлаа тийм үү. Гэхдээ хайхтаа бид нар юу хайсан гэхээр санаа хайгаагүй, шийдэл хайгаагүй, асуудал хайсан байгаа тийм үү. Хэрэглээ хайсан байгаа. За жишээ нь ингээд бид нар нэг асуудал олчлоо гэж бодоход тэр асуудлынхаа бид нар шийдлийг нь нэлээд сүүл бид нар гаргаж ирнэ. Яг тэгвэл ямар нэгэн асуудлыг шийдэх маш олон аргууд байдаг тий. Жишээ нь офисын ажил тий өдөрт 8 цаг ажилладаг хүмүүсийн одоо тулгардаг хамгийн том асуудлын нэг болох юм бол нуруунд чилэх ч юм уу, хүзүүгээр нь өвдөх ч юм уу, тий мөр дагаж өвдөх юм асуудал байдаг тийм. Тэгвэл бид нар энэ дээр 10-аас 15 ширхэг шийдэл гаргаж ирж болно. Гэтэ яг аль шийдэл нь зөв бэ гэдгийг бид нар дараагийн хичээлүүдээр хэдүүлээ ярилцсан юм гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь эхлээд асуудлыг л олох хэрэгтэй шүү, окей? За тэгвэл бид нар тэр олсон асуудал маань үнэхээр тий шийдэхэд үнэхээр гоё бидний цаашаа аваад хэрэгжүүлэхэд гоё санаа юу? Эсвэл муу санаа юу гэдгийг ялах шаардлагатай болчихж байгаа тийм ээ. Тэгэхээр ихэнх санаанууд тийм үү ер нь бол зүгээр хогийн савнд хайчих санаанууд байдаг. Тэр дундаас бид нар ялгаж аваад үнэхээр цаашаа хэрэгжүүлээ шийдлийг гаргаад ирэх юм бол супер болж магадгүй хэдэн санаануудыг ялгах аргуудыг бид зааж өгье та нарт. За тэгвэл бид нар тэр асуудлыг тулгарсан этгээдээс зөв асуултуудыг асуух хэрэгтэй. Тэгжээж бид нар үнэхээр энэ санааг бид нар цааш нь энэ асуудлыг бид нар цааш нь илүү их судлаад шийдэл хайх үгүй гэдэг шийдэн заяа. За нэгдүгээр асуулт нь болохоор тэр асуудал чамд тулгархад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэж асууж байгаа байхгүй. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр жишээ авлаа. Нөгөө офисын ажилтнуудын удаан суухад нуруу нүддэг тийм үү. Тэгвэл ажил дээрээ сууж агаад нуруучин өвтөхөд яг юу нь хэцүү вэ гэж асууж байгаа байхгүй юу. Магадгүй тэр үнд тулгардаг асуудал гэхдээ энэний хариулт нь бидэрт юуг илэрхийлэх вэ гэхээр үнэхээр тэр хүн тэр асуудлын чинээ боддоггүй байж магадгүй байхгүй. Надад одоо юу гэдэг те тийштэй би ингээл байнгын өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай штэ гэж хүмүүс яг боддог мөртлөө яг энэ ихэнх хүмүүс дээр асуудал биш байдаг байхгүй. Ингээ маа хичээл эсвэл маа юм гой сургалтын боломж байна. Эсвэл энэ үнэгүй ном байна гэхээр нөгөө хүмүүс уншдаггүй, хийдэггүй. Тэр чи яг нөгөө хүн чинь нөгөө асуудлаа хэцүү байна гэж боддоггүйтэй адилхан байхгүй. Тэгэхээр буцаа асуулт руугаа оръё. Нуруу өвдөх тийм үү? Ажил дээрээ сууж агаад нуруу өвдөхөд чинь хамгийн хэцүү нь юу вэ гэж асууж байгаа байхгүй. Тэнгүүч нөгөө хүн магадгүй ингэж хариулж магадгүй шүү дээ. Тэгэхээр яг би ингээл яг ажиллаа дуусгах гэжсэн чинь ингээд гинт нуруу өвдөд би ингээд босгоосоор аргагүй болдог те. Ингээл анхаарал маань сарндаг те. Тэгэл би ингээд яг ажиллаа хийж чадхаа болчдөг би магадгүй тэр өдөр чөлөө аваад гэрлүүгээ явдаг ч гэдэм үү. Гэж хариулах юм бол мань хүн өөрийнхөө тэр нуруу өвдөх асуудлыг хүлээн зөвшөөрч гинэ гэсэн үг байхгүй юу. Бид нар нэг шийдэл санал болохдоо нөгөө хүнийх нь яг хүлээн зөвшөөрсөн асуудлыг шийдсэн шийдэл өгөхгүй л нөгөө хүн хизээч тэр мөнгө төлдөггүй учраас бид нар тэрийг эхлээд үнэхээр нөгөө хүн чинь асуудлаа мэдж гинэ үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт энэ асуудал нөгөө хүнд хэр их тулгардаг вэ гэдгийг ойлгохын тулд нуруу өвдөх чинь хамгийн сүүлд хизээ тохиолдсон бэ гэж асуусан заяа. Мань хүн одоо юу гэдэг 3 сарын өмнө надад миний нуруу өвдсөн гэх юм бол магадгүй энэ муу санаа. Яагаад гэвэл энэ хүн чинь бараг жилдээ 3 сард нэг удаа өвдөж байвал жилдээ 4 удаа л өвддөг юм байна. Энэ хүн бараг би нэг юм гой нурууг нь өвдөгдөхгүй шинэ төхөөрөмж өгөх юм бол энэ бараг худлаж авахааргүй юм биш үү гэж бодож болно заяа. Яагаад гэвэл энэ хүн өдөр болгон тохиолддоггүй 7 хоног болгон тохиолддоггүй асуудал учраас тэр хүн мөнгө төлөх магадлал айгүй муу гэсэн үг шүү заяа. За 3 дахь асуулт нь болохоор хэр олон тэр асуудал нь давтагддаг вэ гэдгийг нь илүү наривчилж асууна гэсэн үг байхгүй юу. За магадгүй мань 3 сарын өмнө өвдсөн гэд хэлчих болно заяа. Тэгэх юм бол за тэгвэл жилдээ хэдэн удаа өвддөг юм бэ? Эсвэл сардаа хэдэн удаа өвддөг вэ? Өвдөж эхлэхээр ямар давтамжтай өвддөг вэ гэж асууж болох байхгүй юу? Тэнгүүч мань хамгийн сүүлд 3 сарын өмнө өвдсөн миний нуруу ажил дээр хахад гэхдээ тэрний өмнө баг өдөр болгоо өвддөг байсан. Тэгээ би 3 сарын өмнө магадгүй нэг юм одоо физик эмчилгээнд яваад төр зур хангаацсан байж болно шүү дээ. Тэгэхээр хэрвээ мань өдөр болгон ч юм уу 7 хоног болгон ч юм уу өдөрт 2-3 удаа гэх юм бол энэ маш гоё асуудал гэсэн. Яагаад гэвэл бид нар шийдлийг гаргаад тавьчих юм бол мань хүн
миний бүтээгдэхүүн, миний гаргасан энэ шийдлийг үйлчлэгийг өдөрт 3 удаа ашиглана шүү дээ. Тэ эсвэл магадгүй өдөр болго ашиглана шүү дээ. Тэгэх юм бол ашигласныхаа яриа надад мөнгө төлнө гэсэн үг байхгүй юу? За, дөрөвдүгээр асуудал нь заяа. Мань хүнд өөр шийдэл байна уугүй юу? Би шийдэл гаргахаас өмнө өөр аль хэдийн зах зээл дээр шийдэл байна уугүйг ойлгохын тулд нуруу өвдсөн үед чинь та ямар арга хэмжээ авдаг вэ гэж асуун заяа. За, эхний өгүүлбэр нуруу өвдсөн үед чинь гэдгийнхээ оронд та нар өөрийнхөө олсон асуудыг тавина гэсэн үг шүү заяа. Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ? За, тэнгуүч мань хүн гэж магадгүй. Тэнгуүт нь би ингээ босоод 15 минут дасгал хийгээд жоох ингээ нуруу муурга хөдлөх гэж хичээдэг. Тэгээд нэг юм аргацаад юм а гэж хариулж болно заяа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг бидний бодож исэн тийм үү одоо ингээд нэг юм гоё нуруугийн тэгшигддэг тийм шийдэл ч юм уу эсвэл нурууны зүйлт ч юм уу эсвэл одоо босоогоор ажилтдаг тийм ширээ ч юм уу тиймэрхүү бүтээгдэхүүн байхгүй байна гэдгийг бид нар ойлгочих واخгүй юу. За хамгийн сүүлийн асуулт нь болохоор таны аргацаасан тэр шийдэл чинь яг танд яагаад таалагдаагүй вэ? Таалагдсан уу гэж байгаа заяа. Өөрөөр хэлбэл та ингээл аргацаагаад болоод л байна уу? Эсвэл та өөр шийдэл хайж гинэ үү гэдгийг нь ойлгох гээд байгаа байхгүй юу бид нар. Тэгэх юм бол мань хүн гэж магадгүй шүү. Тэгэл яг 15 минут ингээл жоохон ингэж байгаа суугаад ажиллахаар дахиад нурууч өвдөд. Яг нэг юм суураар нь би энэ асуудлыг шийдмээр байна. Эсвэл би өөртөө арай өөр үлдэцтэй урт хугацаатай шийдэл хаймаар байна гэж ярих юм бол тэр хүн өөрөөр хэлбэл энэ асуудлаа ойлгочихсон. Энэ асуудал нь ойр ойрхон тохиолддог. Тэгээд дээр нэмээд энэ асуудлынхаа төлөө яг ойлгохтой тийм даацтай шийдэл байхгүй. Тэгээ өөр нэг юм асуудлыг минь шийдээд өгөөч гэсэн хэрэглэгчийн төлөөлөл байна гэж бид нар ойлгож болохгүй. Тэгвэл бид нар энэ хүнд нэг тэр нуруу өвдөх, офс дээр сууж байхад нуруу өвдөх асуудалд нь шийдэл олоод өгчих юм бол мань хүн биднэрт мөнгө төлөх боломжтой гэсэн. $100 төлөх боломжтой. Тэгэх юм бол бид нар яг энэ хүнтэй адилхан бид нар тийм үү 10,000 хэрэглэгч олчих юм бол энэ чинь сая $1 гэсэн байхгүй юу? Яг энэ байдлаар бид нар цаашаа явна гэсэн. За ингээд саяны 5 асуултыг бид нар тухайн асуудал тулгарсан хүнээс асуугаад үнэхээр тэр асуудал шийдэл хэрэгтэй юу үгүй гэдгийг ойлгочих гэсэн үг шүү. Окей? За энэ магадгүй шийдэл хэрэгтэй асуудал байж болно заяа. Гэхдээ энийг яг манай стартап бид нар өөрсдөө энийг бизнес болгоод баг бүрдүүлээд хөрөнгө оруулалт аваад цаашаа хийх үгүй юу? Зах зээлд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бас бид нар тодорхойлох хэрэгтэй. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл. За яагаад тодорхойлох хэрэгтэй гэхээр магадгүй мань хүний тэр бидний тодорхойлсон тэр асуудал Монгол улсад 20 хүн тохиолддог асуудал гэж магадгүй. Тэрийг нь бид нар очиод олцсон. Тэгэхээр бид нар шийдэл олох юм бол энэ 20 хүн л зарна гэсэн үг байхгүй. Тийм учраас бид нар энэ асуудлыг бид нар шийдснээр энэ одоо цаашаага үнэхээр бизнес болох уу? Түрүүн бидний авсан жишээтэй 10,000 шиг бид нар зарч чадах уу гэдэг тэр асуудлаа бид нар төрүүлж ойлгох хэрэгтэй. За ингээд зах зээл дээр хэрэгтэй үгүй юу? Хэрэгтэй юу үгүй юу? Эсвэл үнэхээр цаашаа бид нар хийх үгүй юу гэдгийг шийдэхин тулд бидний санаагаа дараах 4 ширхэг шалгуурыг бид нар хангаж ийн үгүй гэдгийг харах хэрэгтэй. Бидний санаа заяа. Хамгийн нэгдүгээрт нь бид нар энэ шийдлийг хийхэд тийм үү? Хэн нэгэн бидний шийдлийг хуулбарлахад амархан уу гэж харна заяа. Хэрвээ үнэхээр хуулбарлахад амархан шийдлийг чинь бид нар амар их хүч хөдөлмөр зараад тэрийг зах зээл дээр гаргасаар л том компаниуд яг адилхан шийдлийг нь хуулаад гаргах чинь. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нар гаргаж байгаа шийдлээ бусдаас ялгаатай хуулбарлахад жоохон хэцүү байдлаар хийх хэрэгтэй. Жишээ нь бид нар Lendman-аар гар утасны аппликейшн хийгээд хиймэл оюухан ашиглаад тэгээд зээлийн шийдвэр гаргадаг болоод яг энэ шийдлийг бусад компаниуд зах зээл дээр те хуулбарлахад 6 сараас 2 жилийн хугацаа зарцуулахаар тийм шийдлийг бид нар гаргаж ирсэн. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар төрүүлж энэ шийдлийг гаргасан юм чинь зах зээл дээр анхдагчийнхаа байр суурийг хадгалаад бусад өрсөлдөгчдийг хуулахаас өмнө маш хурцтайгаар тэр одоо зорилттой тэр асуудал тулгарч байгаа хэрэглэгчтэй бүтээгдэхүүнээ хүргэх стратегиэр явж чадах уугүй гэдгийг нэгдүгээр харах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За хоёрт нь энэ шийдлийг бид нар зах зээл дээр гаргачлаа. Тэгвэл манай тэр асуудал тулгарсан хүмүүс энэ шийдэл дээр үнэхээр мөнгө төлөх үгүй юу гэдгийг биднийг ойлгох хэрэгтэй. Энийг бид нар дараагийнхаа сэдв болох те шийдлээ яаж тестлэх вэ гэдэгтэр бид нар ярилцсан зав. Үнэхээр магадгүй их хүмүүс те наа чи амар хэрэгтэй юм байна, амар гоё юм байна. Тий. Гэхдээ та энийг одоо $10 авах уу гэнэ нь наатах чи би авахгүй наа чи угаас YouTube дээр үнгүй байдаг үстэй гэх юм бол бид нар яахлаар юм хүн мөнгө төлөхгүй үйлчлэгээ хийх хэрэгтэй. Тийм үстэй. Тэгэхээр энэ шийдлийг бид нар хийхгүй гэсэн үг байхгүй. За гуравт нь болохоор хангалттай том зах зээл байна уу гэж харна заяа. Гуравт нь бид нар хангалттай том зах зээл байна уу буюу хангалттай тэр офс суудаг, нуруу нүвддэг тийм хангалттай олон хэрэглэгчид байна уу гэдгийг харна. Хэрвээ 4,000 хүнд одоо Монгол улс даяар 4,000 хүний нуруу нүвддэг байх юм бол бид нар шийдэл хийгээд хэрэггүй гэсэн үг байхгүй юу?
Ямар ч сайн стартап нийт тийм үү тэр зорилттой зах зээлийнхаа 10% нь л эхлээд хүрч чаддаг. 10% нь. Тэгэхээр бид нар 4,000 хүний нуруу өвддөг гэх юм бол бид нар шийдэл хийгээд одоо юм босоогоор ажилдаг тий одоо нуруу өвдөгдөхгүй ширээ хийлээ гэж бодоход тэрийг бид нар 400 ширхэг зарах юм шүү дээ. Тэгэхээр бид нар 400 ширхэг зарахын төлөө бид нар бүхэл бүтэн тийм үү стартап хийх ямар ч шаардлагагүй байхгүй. Хамгийн сүүлийн шалгуур нь ямар байх ёстой вэ гэхээр бид нар тэр нуруу өвддөг хүмүүст тэр босдог одоо босоогоор ажилдаг ширээ байна уу? Эсвэл одоо тий өөр төрлийн шийдэл байна уу? Тэрийг бид нар хийж чадах уу? Ялангуяа чи хийж чадах уу гэдгийг харах хэрэгтэй. Энд дээр хамгийн том хүмүүсийн гаргадаг алдаа юу гэхээр эрүүл мэндийн салбарт насаараа ажиллачаад тийм үү барилгын салбарын асуудлыг шийдэх гэж оролддогтой адилхан. Үнэхээр чамд тэр асуудлыг хийхэд экспертиз нь, туршлага нь, мэдлэг нь, багаж тоног төхөөрөмж нь тэр одоо суур ур чадварууд нь байна уугүй гэдэл харах хэрэгтэй. Тэгэхээр яг үнэхээр өөрийнхөө чадах зүйлийг л рүү л орно гэсэн. За ингээ бид нар сая долларынхаа санаа олохын тулд бид нар асуудлаа тодорхойлчлоо. Хаанаас асуудлаа яаж хайхаа ойлгочлоо. Үнэхээр тэр олсон асуудлуудыгаа яг тэр хүн дээрээ хэрэглэгч дээрээ зорилттой хэрэглэгч дээрээ тулгарч ийн үгүй гэдгийг хэрэглэгчээсээ 5 асуулт асуугаад ойлгочлоо. Тэгээд шийдлийг хийхэд үнэхээр энэ супер бид нар ингээ цаашаа борлуулалт хийгээд томроод авч явахаар тийм санаа байна уу гэдгийг бид нар 4 шалгуураар бид нар шалгаад ойлгочлоо. Тэгвэл одоо бид нар энэ санаагаа хийж эхлэх юм уу? Үгүй. Хийхээс өмнө бид нар дахиад яг л бид нар суурэ зөв тавихын тулд бид нар зөв юмнаас эхлэх хэрэгтэй. Зөв чиглэл рүү гарах хэрэгтэй. Бид нар жоох л хазаагаар буруу тийш явчих юм бол бидний хамаг цаг зав хөрөнгө оруулалтууд бүгдээрээ хийдэм юмд өргөднө гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бид энэ санаагаа турших хэрэгтэй. Яг үнэн бодит бүтээгдэхүүн хийхээс өмнө санаагаа турших хэрэгтэй байхгүй юу? Туршаад энэ санаа үнэхээр амжилттай болох юм байна, амжилттай болохгүй юм байна гэдгээ бүр томоор нь жинхнээр нь хийхээс өмнө бид нар турших хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь бид нар шинэ төрлийн тийм үү магадгүй бид нар ямар ч бахны орцгүй хям хийн шинэ хям бүтээгдэхүүн гаргана гэх юм бол бид нар бүгд бүтэн том цех байгуулад тэгэл бүр ингээл дамжлагуудыг хийгээл урдаас ч юм уу эсвэл гадарнаас тэр тоног хямны тоног төхөөрөмжийг хөдөлж авах шаардлага байхгүй зөө. Эхлээд бид нар тэр хямаа төрүүлж жижигхэн лабораторийн орчинд ч юм уу бид нар тэр одоо ургамлын гаралтай хямаа хийгээд тэгээ хэрэглэгчдэд амтлуулж үзээд тестлүүлж үзээд эрүүл мэндийн гэрчлэгэнд нь сорилуудын тестүүдийг хийж үзээд болж ийн үгүй гэдгийг турших хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж бид нар дараагийнхаа том хөрөнгө оруулалтыг хийдэгтэй адилхан стартап дээр ч гэсэн бид нар санаагаа үнэхээр ажиллах үгүй гэдгийг туршин заяа. За ингээд турших хоёрхан арга байгаа. Эхлээд яг түрүүний миний ярьдаг шиг хямны жишээн дээр ярьдаг шиг сансан бодсон тэр бүх шийдлээ яг ингээд бүтээгдэхүүн болгоно. Гэхдээ бүр ингээд супер бүтээгдэхүүн болох албагүй. Зөв ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн болгоод нөгөө хүмүүстэй ашиглуулж үзнэ гэсэн үг байхгүй. Тэр бүтээгдэхүүн болгох процессыг юу гэдэг вэ гэхээр бид нар прототип хийнэ гэдэг. Яг энэ прототип хийнэ гэдэг нь болохоор барилгын компаниуд бүл бүтэн том барилгаа зархаас өмнө хийхээс өмнө хөрөнгө оруулагчдад худалдан авагчдад ийм жижигхэн ийм макетыг хийгээд харуулттай адилхан бид нар өөрсдийнхөө шийдлийг тэр жижигхэн хямдхан хувилбарыг нь хийнэ гэсэн үг байхгүй. Тэгээ хэрэглэгчид товшоолно. Хэрэглэгчид манай тэр бүтээгдэхүүн таалагдчихвэл бид нар жинхэнэ оригинал том хийнэ гэсэн үг заяа. За аппликейшны хувьд гэх юм бол бид нар гар усны технологиор суурьсан аппликейшны хувьд гэх юм бол эхлээд дизайныг гараараа чамаагүй зураад тэгээд нэг иймэрхүү шийдэл байвал тань таалагдж гинэ гэж асуух байдлаар явна гэсэн үг байхгүй. За хоёр дахь туршилтын арга нь юу вэ гэхээр судалгаа. Олон төрлийн судалгаа байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл хоёр нь болохоор төвөрлсөн тийм үү маш олон хүнээс авсан одоо судалгаанууд байж болно тий. Тэрийг бид нар дижитал орчинд тэг Google-ээр ч юм уу эсвэл Facebook-ээр ч юм уу сошиал медиагаар имэйлээр ч юм уу ингээд явуулж болно. Эсвэл бид нар яг зорилттой хэрэглэгчдийн бүгдийг нь цуглуулж авчираад яг нүүр нүрийг харж агаад ярилцах байдлаар нөгөө хүмүүсийнхаа асуудлыг ойлгоод тэгээ шийдлээ танилцуулаад нөгөө хүмүүс ч үнэхээр наадах чинь үнэхээр над хэрэгтэй шийдэл байна. Энэ миний асуудал мөн байна гэж амнаас нь сонссны дараа бид нар тодорхой хэмжээнд дүгнэлт хийж болно гэсэн. Тэгэхээр судалгааны арга гэж байгаа эсвэл туршилтын арга буюу одоо прототип хийх жишээ minimum viable product гэж ярьдаг тийм MVP хийх байдлаар бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахаас өмнө бид нар санаагаа туршина гэсэн үг байхгүй юу? За ингээд бүтээгдэхүүнээ зах зээл дээр томоор нь гаргахаас өмнө төрүүлж хийгээд тийм зах зээл дээр прототип байдлаар турших жишээ гэх юм бол бид нар Landman дээр тийм үү манай залуучууд хамгийн эхлээд Landman-ийнхаа гар усны аппликейшнийг маш царай муутай заяа. Эхний хувилбарыг нь хийгээд тэгээд бүх юм систем нь автоматжааг байсан тухайд тийм үү? Тэгээд зөвхөн найз нөхдөдөө ч юм уу эсвэл таньдаг хүмүүстэй ч юм уу туршилтаар зээл гаргаж ирсэн ба тийм үү. Тэгээ энэ маань одоо юу гэдэг ингээд ойролцоогоор 100 хүн байлаа гэж бодох чинь энэ 100 хүмүүний одоо юу гэдэг 90 ч юм уу 95 ч юм уу энэ ч харин дажгүй юм биш үү. Энэ функцэн дутуу юм байна. Гэхдээ
цаашаа энэ бүрэн болчихвол гоё юм биш үү гэдэг юм анхан шатны фидбек буюу энэ саналаа хэлжээвэл энийг бид бүр цаашаа улам гоё болгож болох юм байна гэдэг ойлголтыг авна гэсэн үг заяа. Судалгааны аргаар хийсэн нэг бодит жишээ гэх юм бол бид нар Томьёо гэдэг манай энэ платформыг хийхээс өмнө бид нар бараг 8000 залуучуудаас онлайн орчинд тийм үү 5 хуудас судалгааг бид нар авсан байгаа тийм үү. За энэ судалгааны үр дүн дээр бид нар залуучуудын бараг 90-с илүү хувь нь гадаад сурах сонирхолтой. Тэгээд тулгарч байгаа асуудлууд нь яг ямар топ 3 асуудал байдгийг. Тэгээд дэр нэмээд тэр хүмүүс энэ гадаад явах, тэг хилээ сайжруулах, шалгалтанд бэлдэх, сургууль олох, тэтгэлэг олох гэдэг энэ асуудлуудаа өөр ямар альтернатив буюу ингээд өөр сонголтуудаар өнөөдөр орлуулад хийгээ явж байгаа гэх мэтлэн маш олон мэдээллийг бид нар 8000 үнээс ингээд судалж гаргаж ирсэн байгаа тийм. Судалгаа хийхдээ та бүхэн мэдээж оролцогч нартай тодорхой хэмжээний урамшуул өгсөй. Тэгээ магадгүй судалгаа бүгсэн бүх хүмүүс дундаас 10-ыг сонгоод USB flash disk өгөн ч гэдэг юм уу эсвэл уулзалтанд ямар нэгэн арга хэмжээнд урьдаг ч юм уу байдлаар тэр судалгааг маш хямдхан үнээр хийж болж байгаа шүү. Өөр янзын судалгаа байж болно. Тэрний юу вэ гэхээр магадгүй аппликейшн хийж явах явцдаа хэрэглэгчдээ зорилттой хэрэглэгчдээс 10-ыг нь офс дээрээ цуглуулад дугуй ширээн дотор тийм focus interview гэж байдаг те. Орол хооронд нь яриулаад тэгээ тэрэн дундаас ажиглах маягаар тухайн хэрэглэгчдийн хэрэгцээг нь асуудлыг нь бас ойлгох байдлаар санаагаа туршиж болно. Иймэрхүү байдлаар бид нар эсвэл бүтээгдэхүүн гаргаад эсвэл бид нар судалгаа хийгээд манай санаа үнэхээр цаашаа бид нар ойрын 3 жил, ойрын 4 жил бид нар хөрөнгө оруулалт хийгээд баг бүрдүүлээд ингээд цаашаа хөгжүүлээд зах зээл дээр гаргахад болох юм байна гэдгийг нь ядаж төрүүлээд бид нар ойлгох боломжтой. Ингэснээр бид нар маш их энерги, маш их цаг хугацаа, маш их мөнгө хэмнэх боломжтой гэсэн үг. За ингээд хичээл болгоны сүүлд нь би тийм өөрийнхөө хийж исэн өмнө нь оролцож исэн стартапуудтай холбоотой яг тухайн хичээлтэй холбоотой сэдвүүдийг би ярьдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ сая долларын санаа хэрхэн олох вэ? Тэр санаа яг ямар асуудлуудаас ургаж гарч ирдгийг, тэр асуудлуудыг бид хаанаас хайх вэ? Тэгээд дээр нэмээд яаж турших вэ гэдэг энэ ерөнхий концептийн хүрээнд бид нар Томьёо дээр, Ленемен дээр нэмээд бизнес нетворк дээр яг ямар асуудлуудыг бид нар шийдэж байсан бэ? Яагаад тэр санаанууд нь хаанаас төрсөн бэ гэдгийг бид нар яг бодит жишээн дээр слайд дээр ингээд тайлбарлаж үзүүлье. За хамгийн анхны жишээ. Ленемений толгой компани болох Ant Global дээр ямарваа нэгэн стартапыг бид нар ингээд хөрөнгө оруулагчдад ч юм уу эсвэл хамтрагчид танилцуулахдаа тухайн стартап яг ямар асуудлыг шийдэж байгаа вэ гэдэг нэгдүгээр слайдаас эхэлдэг байгаа тийм үү. Тэгэхээр энэ та нарын харж байгаа нэгдүгээр слайд болох юм бол Ant Global компани буюу Монголын хамгийн анхны финтек компани шийдэж байгаа асуудлын талаарх слайд байна тийм үү. Ерөнхийдөө Ant Global дараах 3 асуудлыг санхүүгийн салбар шийдэж байгаа. Нэгдүгээрт нь санхүүгийн үйлчилгээ Монгол төдийгүй Азийн нийт 600 сая гаруй хэрэглэгчдэд одоо хүртээмжгүй байдлаар ялгаатай байдлаар хүрдэгэ. Энийг илүү хүртээмжтэй болгох нэгдүгээр зорилготой. За хүртээмжгүй байдал нь юу гэсэн үг гэхээр боломжтой, орлоготой, одоо мөнгөтэй эсвэл хөрөнгөтэй хүмүүс төр санхүүгийн үйлчилгээ илүү төлхөө очоод тийм үү шинээр төгссөн оюутнууд ч юм уу эсвэл ажлын тасалдсан хэрэглэгчдэр ч юм уу эсвэл цалингүй тодорхой орлогогүй хүмүүс төр одоо санхүүгийн үйлчилгээ очдоггүй гэдэг энэ нэгдүгээр асуудал байна. За хоёрдугаар асуудал нь болохоор санхүүгийн үйлчилгээ авахд маш хүндрэлтэй байдаг. Маш олон тийм үү цаг зав, дээр нэмээд байршил гэх мэтлэн нөхцлүүдээс болоод хүмүүс одоо санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй. За шинэ Монголд гэх юм бол тийм үү хөдөө орон нутагт байгаа хүмүүс ч гэдэм үү эсвэл банкны салбараас хол байгаа хүмүүс ч гэдэм үү эсвэл өмнө нь ямар нэгэн зээл авж байгаагүй барьцаалах хөрөнгөгүй хүмүүс чинь одоо бичил зээл авах боломжгүй байдаг. Тэр асуудлыг чинь шийдэж байгаа хэлбэр байгаа тийм. Гурав дахь нь болохоор experience-ийн асуудал буюу цаг хугацааны асуудал. Бид нар өмнө тэгээд дунджаар Монгол судалгаа хийхэд эсвэл Азад ч юм уу санхүүгийн үйлчилгээ ойролцоогоор $200-300 зээл авахад 2-3 өдөр болдог гэдэг чинь хамгийн наадлын судалгаа байгаа тийм. Тэрийг бид нар яаж илүү амархан нөгөө хэрэглэгчтэй 10 дахин хурдан хүрэх вэ? Гар утсаар нь дамжуулаад хизээч хаанаас ч тийм үү 5 минутын дотор санхүүгийн үйлчилгээгээ зээл аав гэдэг ийм уриатаагаар бид нар гарч ирсэн. Тэгэхээр энэ үндсэн 3 ийм асуудлыг шийдэж ирсэн байгаамаа. За дараагийнх нь болохоор манай Томьёогийнх нь тийм үү. За Томьёо дээр гадаадд сурахад залуучуудад тулгардаг хамгийн том 3 асуудал гэдэг энэ 3 асуудлыг Томьёо шийдэж байгаа. Хамгийн нэгдүгээрт нь санхүүгийн бэрхшээл тийм үү. Санхүүгийн хүндрэл. Ихэнх залуучууд буюу манай нийт залуучуудын бараг 90% нь гадаадд сурах маш өндөр өртөгтэй гэж боддог. Гадаадд сурахад бэлтгэхэд аюул өртөгтэй гэж боддог тийм. Дунджаар нэг
сургалтын төв дээр сар явахад ойролцоогоор 300-аас 500 мянган төгрөг төлдөг байх жишээтэй. Шалгалтанд бэлтгэхэд бас дахиад 3-аас 6 сар, зарим нь 2 жил бэлтгэх жишээтэй. Тэгэхээр энэ бүх бэлтгэлүүд нь өөрсдөө мөнгө дээр нэмээд сургууль тэнцлээ гэж бодоход явхад тэтгэлэг олддоггүй. Дунджаар нэг сургууль тийм 5-аас 10 мянган доллар, бүр цаашлаа барууны сургуулиуд 20-30 мянган доллар учраас явж чаддаггүй гэдэг тийм сэтгэлгээтэй байдаг. Тэгэхээр энийг нь шийдэхээр ажиллаж байгаа. Хоёр дахь нь болохоор яг найдвартай мэдээлэл байхгүй. Хаанаас яаж мэдээлэл авахаа мэддэггүй. Төвлөрсөн мэдээллийн зэрэг байхгүй. Хаана ямар тэтгэлэг зарлагдаад байгаа юм? Аль сургууль дээр ямар хөтөлбөрүүд байгаа юм? Монголын одоо юу гэдэг те өмнөх залуучууд аль сургуулиуд руу ямар тэтгэлэгтэй явсан гэх мэтлийн мэдээллүүд байхгүй. Энийг хоёрдугаарт нь шийдэж байгаа. Гуравт нь болохоор маш олон залуучууд гадаад явхад аюу эрсдэлтэй гэж боддог. Яагаад гэвэл өмнө нь найзууд нь ч юм уу, хамаатан садныхын хүмүүс нь ч юм уу, зуучлалын байгууллагуудаар маш их мөнгө төлөөд дандаа хөлөгтүүлсэн ч юм уу, эсвэл одоо хүссэн үйлчлэгийг авч чадаагүй байдаг те. Тэгэхээр энийг илүү нээлттэй ил тод болгоод илүү найдвартай мэдээллийг найдвартай их сурвалжаар найдвартай хүмүүсээр нь дамжуулаад тэгээд залуучууд хүрэх гэсэн ийм 3 асуудлыг шийдэж байгаа ийм шийдэл байгаа шүү. Тэрнээс бол тийм үү хамгийн чухал нь түрүүн бидний хичээлийнхаа турш ярьсан гоё аппликейшн хийх вэ нү, вебсайт хийх вэ нү, эсвэл зүгээр гарын авлага бэлтэх вэ нү, фэйсбүүкээр пэйж нээх вэ нү, тэр нь хамаагүй гол нь ямар асуудал шийдэж байгаа вэ гэдгээл бид нар хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй байна. За бизнес нэтворкийн хувьд түрүүн жишээн дээр ярьсан те Монгол жижиг дунд бизнесүүд ажлын байрны зараа олон нийтэд хүрэхдээ маш их хүндрэлтэй байсан. Тийм үү? Сонин дээр зар тавих юм бол дунджаар саяас сая 500 төгрөг төлөх боломжтой. Тийм аж ахуй нэгжүүд маш цөөхөн. Гэхдээ аж ахуй нэгж болгонд ажлын байр зарлагдж яадаг, тэрэн дээр хүн хайж яадаг. Тэгэхээр тэрийг тавих тийм төвлөрсөн платформ хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо ажлын байрны зар тавих өртгийг нь 10 дахин хямдруулад энэ 19 мянган компанид 20 мянган компанид одоо юу гэдэг хүртээмжтэй байдлаар ийм дижитал орчинд Монголын хамгийн том ажлын байрны порталыг ингээд хийжсэн энэ бизнес нэтворкийн жишээ байна. За ингээд та бүхэн маань 3 жишээ харлаа. Миний өмнө нь бүтээлсэжсэн стартапуудын ямар асуудал шийдсэн бэ гэдэг слайдуудыг харсан тийм үү? Тэгвэл та нар яг өөрсдийнхөө бодсон санаан дээрээ өөрсдийнхөө олсон асуудал дээрээ яг энэ адилхан слайдыг гэрээнд даалгавруулж хийгээрэй. Яагаад гэвэл та нар энэ стартапынхаа санааг энэ өөрийнхөө хайж байгаа хөрөнгө оруулагч нартай эсвэл хамтрагч нартай танилцуулахад хамгийн түрүүний тэдний асуух асуулт нь танай стартап ямар асуудал шийдэж байгаа юм бэ? Нийгэм дээрх ямар асуудлыг боломж олгож харж байгаа юм бэ гэдэг нэгдүгээр асуултыг тавихад та нарын нэгдүгээр слайд чинь хамгийн том үүрэг рол гүйцэтгэв. Тэгээд үнэхээр шийдэж байгаа асуудал чинь тэр хүмүүс таалагдах юм бол дараагийн юм их чинь сонсоход буюу цаашлаа танад хөрөнгө оруулахад бэлэн байх болцгоно. За ингээд хэдүүлээ сая долларынхаа санааг яаж олох талаар ойлгосон юм чинь одоо энэ сая долларынхаа санааг хинтээ яаж хамтарч хийх үү? Дээр нэмээд цаашлаад энэ санаагаа хэрхэн баяжуулж алсын хараагаа тодорхойлох вэ гэдэг энэ хоёр үндсэн том сэдвийг дараагийн хичээл дээр үздэцгээе. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл.